Ганцхан шөнийн дотор 1700 хүн ямар ч гадны нөлөөгүйгээр амиа автсан гэдгийг та мэдэх үү? 1986 онд Камерун улсын Найос гэх нуурын ойролцоох жижиг тосгонд оршин суугчид нь нам тайван унтаж байлаа. Гэтэл яг шөнө дунд нэгэн үл үзэгдэх зүйл тосгоныг бүхэлд нь бүрхэж эхлэв. Хүмүүс сэрэх гэж оролдсон боловч бүх хүний амьсгаа хэдийнэ боогдож амьсгалах аргагүй болцоож. Зарим хүмүүс гэрийнхэн хаалга руу гүн үхэцгээсэн бол зарим нь орноосоо ч босож амжилтгүй үхэцгээсэн юм. Мөн тосгоны ойролцоо байсан ан амьтан болон шувуудч ялгаагүй бүгд үхэцгээж. Ингээд өглөө болоход тосгоны 1700 оршин суугчид болон 3500 гаруй мал сүрэг бүгд үхэж үрэгдсэн байв. Албаны хүмүүс мөрдөн шалгалт хийсэн ч тэдний биеэс ямар ч шарах болон тэмцлийн улмөр олдсонгүй. Улмаар нарийн шинжилгээ хийж үзэхэд ойролцоо орших нуурын усны гүнээс асар хэмжээний нүүрс хүчлийн хий гэнэт ялгарч тэр хавийн агаар дах хүчил төрөгчний агуулмжийг юу ч үгүй болгосон болох нь тогтоогджээ. Гэхдээ хамгийн аимшигтай нь одоо ч Найос нуурын дэргэдэх тосгонд тэр аимшигт хэрэг болсон байтал хүмүүс амьдарсаар байна.